За энэ бичлэгээрээ би та бүхэнд тоон дарааллын зүй тогтолыг олох зарим дасгалуудыг хийж үзүүлнэ. За тухайлх юм бол дарааллын ямар нэгэн тоо ба түүний дараагийн тооны хооронд зүй тогтолтой байгаа үе юм. Тэгэхээр энд байгаа ягаан өнгийн тоонууд 4-өөс эхлээд 25, 46, 67 болсон байна. Ямар зүй тогтолтой байна вэ? За 4-өөс 25 яаж гарсан бэ? Бас 25-аас 46 яаж гарсан бэ? Мөн 46-аас 67 гэх мэтээр цаашаа үргэлжлэнэ. За үүнийг бодох хэд хэдэн арга байна. За 4 болон 25-ыг харвал 25 бол мэдээч хэрэг 4-ийн үржүүр биш тийм ээ. 4-өөс 25-ыг гаргах арга бол 21-ийг нэмэх нь байна. 4 дээр 21-ийг нэмбэл 25 гарах нь. За 25-аас 46 руу яаж очих вэ? За дахиад 21-ийг нэмэх юм байна тийм ээ. Нэгээс нөгөө тоо хүртэл зүгээр л нэмэх үйлдэл хийж байна. 21-ийг андуураад 12 гэж бичиж. 21-ийг дахин нэмсэн энэ бол 46 дээр нэмэх нь 21 буюу 67 болно. За ингээд цааш нь үргэлжлүүлээд 21-ийг нэмбэл 89 болно тийм ээ. За хэрвээ дахиад 21-ийг нэмбэл 110 болно. За энэ мэт цааш нь үргэлжлүүлэн хийгээд байж болно тийм ээ. 21-ийг нэмсэн хэвээр л байна. За зүй тогтол нь бүх тоонууд өмнөх тооноосоо 21-ээр их байна. За тэгвэл энэ ногооноор бичсэн тоонуудын хувьд ямар байх вэ? За би үүнийг эхлээд харахдаа 3 дээр нэмэх нь 3 тэнцүү 6 гэж харсан. Гэхдээ энэ тохиолдолд 3-ыг нэмэхгүй байна. Учир нь 6-аас 12 болохын тулд 6-г нэмэх хэрэгтэй. Дараа нь 12-оос 24 болохын тулд 6-г биш 12-ыг нэмнэ. Нэмэх болгондоо өмнөхөөс 2 дахин их тоог нэмж байна. За амархан зүй тогтолтой юм байна. 3-аас 6 болох тохиромжтой арга бол 3-ыг нэмэх биш 2-оор үржүүлэх юм. Тэгэхээр 3-ыг 2-оор үржүүлвэл 6 болно. Дахиад 2-оор үржүүлвэл 12 болно. 6-2-ын 12. За хэрвээ дахиад 2-оор үржүүлбэл 24 гарна. За 2-ыг үржих нь 12 бол 24 бөгөөд цаашаа энэ мэтээр үргэлжлэн тийм ээ. 2-ыг үржих нь 24 бол 48 тэгээд 96 гэд үргэлжлээд явна. За энэ тохиолдолд зүй тогтол нь нэмэх биш байна. Энд тоо болгоныг 2-оор үржүүлсэн байна. За дараагийн тоо нь өмнөх тоог 2-оор үржүүлсэнтэй тэнцүү байна тийм ээ. Тиймээс 3 2-ын 6, 6 2-ын 12, 12-ыг 2-оор үржүүлвэл 24 гэх мэт. За хамгийн сүүлийн жишээг харцгаая. Эхний 2 тоо бол өмнөхтэй адилхан 3 болон 6 байна. За энд байгаа эхний 2 тоо магадгүй 2-оор үржүүлсэн байж болох юм. Гэхдээ дараа нь 6-аас 9 болсон байна. Тиймээс 2-оор үржүүлэхгүй. За харин 3-ыг нэмсэн байна тийм ээ. 3-аас 6 болоход би 3-ыг нэмнэ. Тэгээд бас 6-аас 9 болоход дахиад 3-ыг нэмнэ. Дараа нь дахиад 3-ыг нэмээд 12 болно. За тиймээс энэ бол тоо болгон дээр 3-ыг нэмсэн байна. Энд байгаа бүх жишээг бүгдээрээ бодчихлоо. За тэгэхээр тооны зүй тогтол нь ерөнхийдөө иймэрхүү хэлбэртэй байдаг байна. Нэг тооноос нөгөө тоо хүртэл ямар нэг зүй тогтолтой байдаг гэсэн. Хамгийн түрүүнд эхний тооноос 2 дахь тооны хоорондох зүй тогтолыг олно. Тэр зүй тогтлоо 2 дахь тооноос 3 дахь тооны хувьд шалгаж үзэх хэрэгтэй. Зүй тогтолыг хангаж байвал мөн 3 дахь болон 4 дахь тооны хооронд шалгаж үзнэ. За энэ мэтээр тооны зүй тогтолыг олох нь байна. Эхний жишээн дээр тоо болгон дээр 21-ийг нэмжсэн. Энд тоо болгоныг 2-оор үржүүлжсэн. Харин энэ тоо болгон дээр 3-ыг нэмсэн байна.